За ноён уулаа аврах хөдөлгөөний тэргүүн Цэрэн Найдамд гэдэг хүн байна. Яг энэ хэлмэгдлийн хөшөөний урталд яагаад ирсэн гэхээр зэрэг хэрв Монголд дарангуйлын төр бий болж цагтаа хүчний байгууллагаараа бид нарыг албатан тараагаагүй байсан бол өнөөдрийг бол ноён уулаа аль хэзээний бид нар аварч хугацаа байлаа. Тэгэхээр ингээд төрд гарсан Жон Казаковын бүксийг долоогч нар үнэхээр бол одоо ноён уул руу одоо улан гасж байгаа нь бол сэтгэл хэмжиглүүлж байгаа учраас энэ ч нэ хурцрээд одоо скватрын талбай дээр маш олоолаа цуглаж акц их ёстой байтал зөвшөөрөл өгсөнгүү. Энэ бол одоо хоёр зорилготой хамгийн гэгээлэг зүйлээс нэхлэе гэж бодож байна. Энэ нь бол Монгол улсын эрх ашиг, язгуур эрх ашиг, Монгол орны тусгаар тогтнол хойч ирээдүйн үе байгалийн баялагийг одоо үлдсэн ганц одоо баг хэлж болохоор үлдсэн ганц ордоо хамгаалж үлдэхийн тулд хойч үедээ үлдээхийн тулд анхнаас нь одоо тууштай явж байгаа бие даагч гişүүд Монголын ард түмэн ноён уул аврах хөдөлгөөн босоо хөх Монгол бүлгэм энэ улсуудын маань нөр хичээнгүү ажил үйлс одоо өнөөдрийг болтол ингээд 14 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлээд одоо ингээ уйгахгүй явж байна. Энэ бол хизээ зогсохгүй үйл ажиллагаа. Эдгээр ноён уул руу ярих юм бол бид явах болно. Түүнээс гадна нам ямар нэгэн нам дагаж намирсангүй чин Монгол зүрхээрээ үнэн сэтгэлээсээ энэ газар шороо байгалийн баялаг энэ Монголын язгуур эрх ашигыг авч үлдэхэд коноп дарсан энэ 32 гишүүндээ бол талархлаа илэрхийлэх гэж энэ цуглаан уулын хийх ёстой байсан юм аа. Нөгөө тэгүр Жон Казаковын лобби бүлгийн аль хэзээний одоо хэл хахуул авсан нь өөрөө өөрсдөө нотлсон энэ 15 гишүүнийг бол одоо үнэхээр Монгол улсаас бол яваасаа гэж бодож байна. Эдгээр дандаа ирлээцсэн улсууд байна. Яагаад ирлээцсэн гэхээр зэрэг аль хэзээний гадаад дотоодод зарим нь гадаад хөгшин өвгөн мөгөнтэй суудсан хүн ч байгаа шүү дээ. Тэгээ өөрийнхөө ариун биеийг хайрлахгүй байгаа хүн өнөөдөр Монголын үр хүүхдийг Монголын эрх ашигыг хайрлах уу? Тэгэхээр зэрэг энэ 15 гишүүн бол үнэхээр одоо монголч сэтгэлгээгүй тэр тусмаа ногоон хөгжлийн яамны сайд байсан хүн. Тэгээд ногоон намын угшилтай 3 хүн байгаад үнэхээр одоо би бол сэтгэл маш их хэмзгэлж байна. Тэгээд одоо энэ цаашдаа магадгүй хүндэтгэх шалтгаантай ирэхгүй байсан тэр гишүүд одоо дэмжих байсан байж болцсохгүй. Тийм учраас тэр хүмүүст ч гэсэн одоо бид бол эвтэй байхтай хүчтэй Монголын ирээдүйн хойч үед их нутаг, газар шороо, түүх, өв соёл, байгалийн баялагын үлдээе гэсэн ийм л одоо уриалгыг хэлмээр байна. Тэгээ бид нар бол урагч гишүүдийн тойрогт бол хүрэлцээтэй очиж ажиллах хүч бидэнд байгаа. Амнасаа золиослогч хүмүүс юугаа мэдгдлээ Монгол улсын ерөнхийлөгчд хургуулсан байгаа. Тэгээд 20 мянган хүний гарын үсэг хайчваа. 10 мянган хүний өргөдөл яаваа. Энэ болгон дээр хариу өгөх цаг нь болсон хуулийн хугацаа гэж байдаг юм бол өнөөдөр ноён уул бол стратегийн ордод орсон нь бол хууль ёсны бусаа. Яагаад гэвэл 1 сарын 27-ны өдөр хууль бусаар стратегийн орд болгосон. Өнөөдөр гончиг дорж гишүүнийг Монгол ардын намынхан хурал даргалж байхдаа улсын их хурлын хуулийн дэгийн тухай хуулийг зөрчсөн 19-р зүйлийг зөрчсөн гэд үндсэн хуулийн цэцэд өгөх гэж байна. Тэгэхээр зэрэг улсын их хурлын дарга ноён зандаа хүүг 40-д байсан улсын их хурлын дэгийн тухай хуулийн 40-д байсан хуулийг яг шинэ жилийн өмнө 12 сарын 24-ний өдөр нэг дугаараар оруулж ирсэн, нэгд оруулж ирсэнд нь өөрийн одоо үндсэн хуулийн цэцэд өгөх бүрэн шалтгаан байна. Хоёрдугаарт мандал суманд ямар ч нинжа байхгүй. Нэг ширхэгч нинжа байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Харин Центр голдын шар тугтай цагаан машин хоол зөөгөөд уулын ороор зөөгөө явж байна. Тийм учраас манай иргэдээс надад өгсөн мэдээлэлээр Центр голд компани мөнгө өгч зохион байгуулалтаа нинжа оруулах гэж байна гэсэн ийм мэдээлэл байгаа учраас үүнийг албан ёсоор хэлж байгаамаа. Нинжа бол мандал сумын иргэдэд байхгүй зөвхөн Центр голдын захиалгаар энэ их хурл засгийн газарт байгаа лобби бүлгийн тушаалаар орон нутгийн олигархуудтай нийлж ийм нинжагийн асуудал оруулах гэж байгаа бол мандал сумын иргэдийн амнаас эрүүл мэндэд учрах хор хохирол тэнд байгаа хүнслийн болон хаан хорны асуудлыг
одоо дэгдээх юм бол бүх хариуцлагыг тухайн үеийн одоо энэ төр ярьж байгаа эрх баригчид болон тэр Центр голдын одоо лобби бүлгийнхэн олигархууд хүлээх болно гэдгийг албан ёсоор хэлж байна. Ингээд эх орныхоо төлөө зогссон эрэлхэг эх оронч гишүүдтэй 32 гишүүнтэй үнэн сэтгэлээсээ баярлалаа. 15 гишүүнийг бол та бүхэн бол шившгэ одоо өөрсдөө мөнгө авсан лоббинд орсон гэдгээ илчилсэн учраас өөрсдөө санаачлагаараа Монголын төрөөс их хурлаас татгалзах ёстой. Бушуухан тэр танилт газар болгоо танил гэж хэлмээр байна.